Цэрэг тэрээд ээжийг л санд гэмэл. Ээжийнхээ хоолыг их санаж исэн. Эхлээд эхний нэг 7 хоног бол яалтчгүй л дасч чадахгүй тэгэл. Урсгал усан аялгуудоо билээ. Уйрал хайран дээж минь билээ. Амин хайртай өрн билээ. Амьдрах хүсэл билээ. Ээж минь та нандин билээ. Нэг чулуухаа хөвгтэй хос хоёр гэдэг. Ам бол тавал амьдардаг. Аав ээж хоёр дүүгийн хамт айлын том хөвгт. Дорнот аймгийн Хэрлэн сумын төвийнх гэсэн. Сургуулиуд төгссөн тэгээд шууд ажилд гарахад бэлэн байсан л та. Тэнгүүд аав ээж бас цэрэгт одоо төрийн албанд ажиллавал заавал цэрэгт явсан байх шаардлагатай гэдэг. Тэгээд аав ээж бас цэрэгт явцаад ирсэн дээрхээ гэдэг. Тэгэр бүлтэйгээ ярилцж байгаад ирсэн баг. Эрт босож, эрт амарч сурлаа. Тэгээд цагийн имийг яг цагт нь хийж сурсан. Яг хэл манаанд явж байхад бол мэдээж байгалийн одоо гоё сайхныг бол эхлээд айгүй анзаарна. Өглөө эрт явна, орой нар жаргаж яхад буцаж явж гин. Тэгэхэд бол байгалийн сайхныг бол амар мэдэрнэ. Гоё тайван болдог. Тэгэл ер нь бахархдаг да яг тийм одоо тэнд чинь биднээс өөр хүн очих боломжгүй, очих ёсгүй. Бид нэр манжаах ёстой. Тэхийн тулд бид нэр байгаа болохоор эгнэ зэрэгцэн эгнэн жигдэрсэн эрэлхэг цогтой дайчдын жигсаал их орондоо тангараг өргөөд энгүй баяртай алхаж байна. Тэгээ Хилийн цэргийн техник 146 дугаар ангийнх 5 дугаар цэстаа гэж явдаг. За нийт ангиас сургалтын төв дуусгаад тангараа өргөөд 13 цэрэг ирсэн. 2 ахлах байлдагчтай байна одоогор. 2 тасалгаатай байранд байгаа. Тэгээ 5 нэг тасалгаандаа 6 нөгөөдөгтөө үлдсэн нэг. Тэг. Цэрэгт явхад ээж аав нь юу гэж згсэн бэ? Чамаа гаргаж өгсөн үстэй тийм? Тэг өгсөн аав ээж 2 дүү найз өхөн гэдэг. Тэгээ яг хөө тэгээд томоотой байгаарай л гэсэнтэй. Албаа сайгаад ирээрэй гэл болчихсон. Олны хүүхдүүдтэй өвтэй байгаарай гэл. Чиний хувьд дээрлэх хүлжсэн үү? Ер нь одоо цэрэгт тийм дээрлэхэлт байдаг юм уу? Мэдээж загнах юм бол байгаа. Хурдан хөдөлгөөнг өгсөн үүрэг яагаад яахгүй вэ? Тэрнээс гар хүрнэ гэсэн ойлголт бол байхгүй. Хоорондоо ч муудаж болохгүй. Жоох л ам зөрүүл шууд загнана. Юу болсон гэд шийдвэрлэн хооронд нь ярилцуулж ойлголцуулдаг. Тэс тийм зоддог, цогтдог тийм ердөө анзаардаг. Одоо Монгол улсын хэл маань тайван байхад л их хөрмөн дэрлэнтэй. Манай баг дүү одоо 3 дугаар анги хөгтөд. Эмэгтэй хөгт. Айгүй ирэх. Надаас айгүй ирэхлээд тэгээ тангагийн баяр ирээд бас бөөнл юм болчихсон. Уйлаад л сансан гэдэл. Сүүлд нь 14 хоногийн өмнө л уцаарсан та гэрхэнтэй. Цэрэг тэрээд ээжийг л санд гэмэл. Ээжийнхээ хоолыг их санаж исэн. Эхлээд эхний нэг 7 хоног бол яалтчгүй л дасч чадахгүй тэгэл ээжийг сансан. 2 дүүгээ их сансан. Жогоог тарахаар л баг дүүгээ санаад тэмлээсэн та. Хамгийн анхны захиагаа уншаад яг айгу догдолсон. Догдлоод тэгэл тэр оройн нь бол нойр өрөөгүй тэгэл айгүйхэн бодоод л сандж л хонсон да. Ээж л үлээсэн тэгэл. Зүйлдээ тэгэл санаад дасчдг юм билээ тий. Нандин хүслэн тэсэр нартын гэрэл гэгээг хайрлсан өгсөж журуудах амьдралын нухчаан дунд ээж минь инхри үр наддан энэ хайраа дуулсан урсгал усан аялгуудоо билээ уйрал хайран дээж минь билээ амин хайртай өрн билээ амьдрах хүсэл билээ ээж минь та
Нандин билээ. Төрүүлж өсгсөн аав ээжтэй одоо баярлалаа гэж хэлье. Мөн найз өхөндөө, найзуудтай, хамаатан сотон ах дүүстэй бүгдэнд нь минь төргий. Тэгээд сайн байгаа шүү л гэж хэлээ та. Монгол улсын хэл алдшгүй дархан байг.